бид хуулийн хүрээнд үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа арга зүй. Гэхдээ юм зориг буруу улсуудын албан тушаалын төлөө ус ханзангийн сэтэлтэй тэгээ буруу аргаар, хууль ус аргаар, үндсэн хуулийн ус аргаар төрийн эрхийг авах гэсэн юм хууль ус үйл ажиллагаа дамжирсан. Харамсалтай энэ үйл ажиллагаанд манай зарим нэг сайд нар оролцож гар үсийг зурж уриалж гишүүдийг дарамтлж ажилласан. Тийм учраас одоо би шадар сайд, амар сайхан сайдыг бас ажлаас чөлөөлж байгаа өнөөдөр мэдэгдэж байна. Ерөнхий сайдын өрөө шүрэнд шатгууны хомсдлыг бид нэр шийдвүүлчихэд байгаад шатгууны хомсдолтой гэж нийгмийг өдөөж төвхөрж байгаа юм шиг юм ярианууд. Арай гэж бид нар одоо өдөржин шинж ажиллаж иж шатгууны хомсдол бол өнөөдөр бол бүрэн шийдвэрлэгдлээ. Ийм танхимаасаа зурсан байр суурь зарчмуудыг хүртэл илэрхийлж байгаа явдал бол бас үннийг хэлэхэд бидний хариулсан хариуцлагат ингээд нийцэхгүй байна. Юм учраас ингээд өчигдөр үндсэндээ ороод шийдвэрт бичгүүд ингээд явуулаад чөлөөлөх болсныг хамтлагийнхаа үндэд яаж байна. Тэнд одоо тэгээд цаашдаа ажиллана гэж хүсье. За энэ хэлэх суралт орой улсын хурлын гишүүн Амгалан Баатарын санаачлан бас